За сайн байцгаана уу. Усны урилга агуулмж HZW 304 хичээлийн семинар 4-ийг орох гэж байна. За энэ семинараар бид усан цогцлборын бүрэлдэхүүнийг төлөвлөх талаар авч үзнэ. За усан цогцлборт дунд ба өндөр төрөлтийн усан цогцлборт ерөнхийдөө усан сан үүснэ. Тэгэхээр тэр усан санд бол хэд хэдэн бүсүүд байна, эзлэгүүний бүсүүд байна. За эзлэгүүн тус бүрт харгалзах төвшнүүд байна. Дээрээс бол зарим нь урс тохируулга гэдэг хичээл дээр үзсэн байгаа. Жишээ нь сүр эзлэгүүний төвшин гэж байна. За энэ нь болохоор усан сан хэвийн эзлэгүүнтэй байх үед үер бий болоод тэгээд үерийн үсийг нөөцлөх үр дүнд бий болсон төвшнийг хэлнэ. За хэвийн тогтсон төвшин гэж байна. За энэ болохоор усан сан дүүрэн байх үеийн тооцоо төвшин. Өөрөөр хэлэх юм бол энэ бол ашигтай эзлэгүүний дээд хязгаар гэсэн үг. За бага төвшин гэж байна. За усан сангийн ажиллагааны бага төвшин буюу хамгийн бага төрөлд үүсэх төвшин байна. Энэ болохоор ашигтай эзлэгүүний хамгийн доод хязгаар гэсэн үг. За үл хөдлөх эзлэгүүний төвшин гэж байна. За энэ нь болохоор хагшаас дүүрэх юм уу усан сангийн хамгийн бага төвшин. Өөрөөр хэлбэл хагшаас энэ үл хөдлөх төвшнээс дээш гарч ирсэн тохиолдолд усан сан ажиллахаагүй болно гэсэн үг. За тэгэхээр усан санд ус байлаа бүрэлдээд бий болчлоо гэж бодоход за бомбтоор усыг өнгөрүүлэх барилга байгууламжууд байгаа. За энд бол мэдээж ус авах барилга байна. За ус авах барилга гэдэг нь болохоор хэрэглэгчд рүү ус авж гин. Жишээ нь усан цахилгаан станц хийж болно. ОЦС усан цахилгаан станц хийж болно. Хот суурингийн хүн амд байж болно те. Эсвэл газар тариалан руу ус авч болно. Гэх мэт иймэрхүү зорилтоор ус авах зорилттой хийж болно. За мэдээж гол дээр баригдаж байгаа учраас голын амьд орчныг тэтгэх, экологийг тэтгэх ус бол гарч явах хэрэгтэй. За тэрийг бол ёроолын ус гаргаараар гаргана. За ингээд хэвийн тогтсон төвшөнтэй ирсний дараа бороо орох юм бол мэдээж илүүдэл усыг бол хаях шаардлага гарна. За тэрэнд зориулсан ус хаях барилгууд байна. Тэгэхээр ийм төрлийн барилгууд бол бомбтод бол байна гэсэн үг. За эдгээрийг бол хамттан төлөвлөх ёстой гэсэн. За усан санг төлөвлөхөд зарим нэг мэдээллүүд шаардлагатай. За ерөнхийдөө усан санг төлөвлөх эхний алхам бол яг ямар хэрэгцээ шаардлага байгаа юм бэ? Ямар хязгаарлалтууд байгаа юм бэ? Нийгэм бол эдийн засгийн талаас гэдгийг тодруулж өгөх шаардлагатай. За нийгэм гэдэг нь болохоор одоо жишээ нь ус хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. Эдийн засгийн талаас энэ усан цахилгаан станц байгуулаад эрчим хүч үйлдвэрлэл ийм ашиг тустай байна гэдэг ч юм. Тиймэрхүү шаардлагуудыг тодруулж өгөх ёстой гэсэн. За хоёр дахь алхам нь болохоор бүх холбоотой мэдээллүүдийг нэгтгэж эмгэгтгэж цэгцлэх, өөрөөр хэлбэл судалгаа хийн гэсэн үг. За энэ болохоор өмнө судлагдсан материалын тайлангуудыг бүгдийг нэгтгэх нь. За төлөвлөж буй газар зүйн мэдээллүүдийг төвж бэлтгэх нь. За топографийн мэдээллүүд байна, инженери геологийн судалгаа тайлангууд байна, газар хөдлөлийн мэдээлэл байна. Цаагуур, гидрологийн мэдээлэл, усаар эсвэл эрчим хүчээр хангах хүн амын эсвэл талбайн мэдээлэл. За энд мөн үйлдвэрлэл, үйлчилгээ, тэгээ хөгжлийн хөтөлбөр гэдэг ч юм уу ирээдүйн чиг хандлагууд нь бас байх хэрэгтэй. За төсөлд хамрагдах газар нутгийн ургамал амтны аймгийн мэдээлэл, археологийн мэдээлэлч байдаг ч юм уу тийм соёлын үнэт төвтэй холбоотой мэдээллүүд байх хэрэгтэй. За жуулчин амралтын бүсийн мэдээллүүд байх хэрэгтэй. Гэх мэт маш олон мэдээллүүд хэрэг болно. За усан санг төлөвлөхөд дээрх мэдээлэлээр үндэслэж дараах 3 судалгааг гүйцэтгэнэ. За энд бол мэдээж ус зүй хагшаасны судалгаа хийгдэнэ, геологийн ээж бүрийн судалгаа хийгдэнэ, тэгээ барилга байгууламжийн тооцоо судалгаа хийгдэнэ. Тухайлбал одоо энэ энтхийн Нагоржуна гэдэг ийм бомб байна. Тэгэхээр энэ бомб бол маш урт бомб, бараг 2 км шахуу ийм урт бомб байна. Тэгэхээр ерөнхийдөө бол техникийн талаас бол энэ бомбд бол ашиггүй гэдэг үнэлгээ авна. Гэхдээ эдийн засгийн талаас нийгмийн асуудлынхаа хувьд бол маш чухал байгаа учраас энэ бомбыг бол
барьж ашигласан ийм жишээ байж жишээтэй. За энд бас Somerset гэдэг нэг ийм усан сан байгаа. За энэ бол нөгөө байж байгаа усан сан. Энэ болохоор шинээр хийх гэж байгаа усан сан. Тэгэхээр энэ хотыг усаар хангах баталгаатай их үүсвэрийг байлгахын тулд одооны энэ байгаа усан сан хүрэлцгээ болоод шинээр ийм усан сан төлөвлөхөөр болж байгаа. Тэгэхээр энэ болохоор зүгээр ийм задгаа талбай, тариалангийн талбай. Тэгэхээр ус бол энэ хотын хувьд бол маш чухал учраас энэ тариалангийн талбайг одоо золиослоод энэ дээр бол ийм усан сан байгуулахаар ийм төсөл хэрэгжсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэг задгаа талбай учраас топографийнхаа газар зүйн хөвдөж дээр усан сан байгуулахад үнэхээр энэ тохиромжгүй газар гэхдээ үнэхээр хэрэгцээ шаардлага байгаа учраас энд бол ийм усан сан байгуулсан ийм жишээ байна. За усан сан төлөвлөхөд дараах зарчмууд баримтлах ёстой. За энэ дээр бол би бол бусад хичээлүүд дээр дурддаггүй байгаа тийм шаардлагуудыг хэлж байгаа. Жишээ нь урс тохируулга дээр бол мэдээж зарим нэг шаардлагуудыг л үтсэн байгаа. За тухайлбал энд бид нар хагшаасны жилийн эзлэгүүнийг усан сангийн эзлэгүүнтэй харьцуулсан харьцаа 0.5%-аас хэтэрч байвал усан санг ашиггүй гэж үзнэ гэж. Өөрөөр хэлэх юм бол жилд хоригдлогдох хагшаасны эзлэгүүн нь нийт усан сангийн эзлэгүүнтэй харьцуулахад 0.5%-аас нь хэтэрчих юм бол өөрөөр хэлэх юм бол 1%-тэй байх юм бол усан санг ашиггүй гэж үзэх нь. Энэ харьцаа нь 0.1%-аас бага бол усан сангийн хагшаажилт ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл усан сан бол маш ашигтай гэсэн үг гэж үзэж болох нь. За хэрвээ энэ хоёрын 0.1-ээс 0.5-ын хооронд байх юм бол хагшаажилтаас хамгаалах арга хэмжээг төлөвлөж өгнө гэсэн байна. Тэгэхээр одоо хагшаас зайлуулах ч юм уу эсвэл хагшаас барих тийм арга хэмжээг төлөвлөж өгнө гэсэн. За усан сан төлөвлөхөд дараах 2 хугацаанд төсөл өртгөө нөхөж ашигтай ажиллаж байх ёстой гэж. Өөрөөр хэлбэл одоо ингээд хөрөнгө оруулалт хийгдээд тэгээд мэдээж усан сан бий болсны дараа буцаад мөнгө олж эхэлнэ. Одоо усаа зардаг юм эсвэл эрчим хүч үйлдвэрлэлээ тэрийг зардаг юм тэгээд мөнгө олж эхэлнэ шүү дээ. Тэнгүүд оруулсан хөрөнгө оруулалтаа хизээ нөхөх юм бэ гэдэг хугацаа нь маш чухал. Тэгэхээр энэ хугацаа бол усан сангийн үйлчилгээний хугацаанаас богино байх ёстой. Усан сангийн үйлчилгээний хугацаа гэдэг нь болохоор төслийн хүчин чадлаар ажиллах боломж хүртэлх хугацаа буюу үйл хөдлөх эзлэгүүний түвшин хүртэл хагшаас дүүр хүртэл хийх хэлж байгаа. За энэ хугацаанд бол өртгөө нөхсөн байх ёстой. Нэгдүгээр хоёрт нь усан сангийн боломжит хугацаа дуусах хүртэл өртгөө нөхсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл усан сан оногдсон үргээ биелүүлэх хугацаа буюу усан сан хагшаасаар дүүрч ашиглалтгүй болох хүртэлх хугацаа гэсэн. Өөрөөр хэлбэл тэр усан сан бол ямар ч тийм юугаар ашиглах боломжгүй хүртлээ ямар үр ашиг өгөх юм бэ гэдгийг судалж гаргах ёстой гэсэн. За усан сан үүсэх газрын геологийн судалгаа хийх ёстой. Одоо энэ бол усан санг үүсэх газрын геологийн судалгаа гэж байгаа. Тэгэхээр усан давтах талбай бүгд орно гэсэн үг. Тэгэхээр усан сан баригдах газарт наривчлсан геологийн судалгаа явуулах ёстой ба дараах зүйлсийг нарийн судалсан байна. За энэ талбарыг гидрогеологийн нөхцөл нь мэдэгдсэн байх ёстой. Усан сангийн уулын налуугийн бат өрхийг судалсан байх ёстой бүх газар. За энийг сайн судлаагүйгээс болж зарим бомбууд нурсан ийм тохиолдлууд байдаг. Жишээ нь Италийн Вожент гэдэг нэг том бомб байдаг. Тэр бомбд бол энэ усан сангийн уулын налуугийн бат өрхийг сайн судлаагүйгээс болж ерөөсөө 5-10 жил ашиглаад одоо бол музей байдалтай байдаг ийм жишээ байж байна. За усан сан үүсэх газарт байх карьер барилгын материалын олдорч зэргийг сайн судалсан байх ёстой. Хагшаажилтыг сайн судалсан байх ёстой. Ашигт малтамлуудын тухай сайн судалсан байх ёстой. Тектоник хөдөлгөөн, хавтангуудын уулзур байнууд, цуурал байгаа хэсгийг судалсан байх ёстой. Газар хөдлөлт талаас нь. За тэгээд дээрэс нь археологи суурьшлийн бүсийн судалгаа хийсэн байх ёстой. За тэгээд усан сангийн зураглал гэдэг юм үйлдэн. За усан сан давтах талбайн зураглалыг бол ерөнхийдөө стандартын дагуу 1:50,000 болон 1:250,000-ны масштабтай үйлдэн. За усан санд автахаас хамгаалах үн бүхий талбайг тусгаарлах боломжтой эсхийг тогтоох ёстой. Наривчлсан геологийн зураглалыг
нэг харьцан 2000-ны масштабтай гэгдэнэ. Энэ болохоор 1 метрт 20 метрийг багтааж зурсан зураг гэсэн үг шүү дээ. За жишээ нь энэ болохоор ингээд сэлэнг мөрөн дээр шүрэн гэдэг нэг хөндлөр байгаа. Тэн дээр усан цахилгаан станц байгуулахад мэдээж усан сан үүснэ. Дунд төрөлтийн усан цогцлбор барихаар төлөвлөж ирсэн. Тэгэхэд усан сангийн мандлын талбай бол энэ хар зураасаар явж байгаа. Одоо энэс дотогш газар бол усаар автнаа гэсэн үг. Ингээд энэ талбай бол бүгд усанд автна гэсэн үг. Гэтэл энд бол ингээд нэг суурин газар байж идэг. Тэгэхээр энэ суурин газрыг нүүлгэх үү, нүүлгээд өөр газар аваачих уу, эсвэл энэ суурин газрыг яг энүүгээр нь ингээд далан барьдаг ч юм ингээд хамгаалах уу гэдэг гих мэт судалгаануудыг бол хийсэн байх ёстой гэсэн санаа. За усан сангийн зураглалын жишээ эндэж байна. Усан сангийн тооцоо түвшингээр усан мандлын талбайг зурж хэмжээг тогтоон урс тохируулгын тооцоонд шаардлагатай талбай гүн эсэлгүүний характеристик байгуулна. За энийг бол тагд урс тохируулга гэдэг хичээл дээр хийсэн байгаа. Жишээ нь энд бол одоо ингээ бомтын хөндлөр байж байна. Тэгэнгүүт усан сангийн тооцоо түвшин буюу хэвийн тогтсон түвшин ингээд явж байгаа гэсэн үг. Энийгээр ингээ явж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэс татгш бол дандаа усан сангийн талбай гэсэн. За урс тохируулгын тооцоо гэгдэнэ. Гидрологийн болон ус хэрэглээний мэдээллээр урс тохируулгын тооцоог үүдэж шаардлагатай зарцуулгын хэмжээнүүдийг тодорхойлно. За өнд үерийн хамгийн их зарцуулга усан сангийн түвшнүүд гол экологийн урсын хэмжээ гэх мэтийг бол тодорхойлно. Жишээ нь энд ингээ график харуулсан байна. Урс цул ингээд байгалийн үедээ бол ийм байх нь шүү дээ. Ийм сайхан ингээд зарим үедээ үерлээ, зарим үедээ бага устай байдаг. Тэгэхээр урс тохируулга хийснээр ямар болох вэ гэхээр урс тохируулга хийгдснээр за ингээд гол ус орж ирээд бомтоор гарахтаа ийм ус гарна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд илүү гарч байгаа усыг энд нөөцлөн гэсэн санаа. Тэгэнгүүт гидрологийн тооцоогоор юу хийгдэж гарч ирэх вэ гэхээр хангамжлалын мөрөө гэж байдаг. За урс тохируулгагүй үед энэ хар зураас байж хаад урс тохируулагдсны дараа хангамжлалын мөрөө өөр болдог. Өөрөөр хэлэх юм бол бомтоос доод хасцад бол гидрологийн горин бол өөрчлөгдөн. Тэр нь яаж өөрчлөгдөж чинь экологийн урссан байна уугүй юу гэдгийг бол сайн судлах хэрэгтэй. Тооцох хэрэгтэй. За усан цогцлборын бүрэлдэхүүнийг төлөвлөх гэсэн ийм нэг даалгавар хийх ёстой. За бомт усан сангийн талбайд 1/5000-ны 5000-ны юм зураг өгсөн ба энэ дээр болохоор бомтын хөндлөрийг 1/1000 дээр геодезийн зураг үлдээж барилга байгууламжийн бүрэлдэхүүний байрлалыг сонгож төлөвлөө гэсэн ийм даалгавар байна. Тэгэхээр юу хийх вэ гэхээр бид нар та нараас өөрсдөө хийн. За усан сангийн мандлын талбайг төрслөн үл хөдлөх түвшин 12, хэвийн тогтсон түвшин 30, сүр эзлэгүүний түвшин 35 байдаг. За ус сураах талбайг зур төрслөх нь байна. Бомтын өвөгдсөн хэмжээгээр их биеийг төрслөх, зандарлах хэрэг өргөн, доод нал, дээд налуу, доод налуу, бомтын өндөр, тэгээд тавцангийн өргөн гэдэг мэдээлэлүүд өгсөн. Би жишээг дараа нь харуулна. Та бүгд яг адилхан зураад ойлгож авах хэрэгтэй. За бомтын тэнхлэгийн дагуугийн төсөлд байгуулах ёстой. Барилга байгууламжийг төлөвлөх ёстой. За энд болохоор ус хаях барилга. За яруулын ус гаргуур, усан цахилгаан станц ус гэх мэтийг бол төлөвлөж өгөх ёстой байна. Тэгэхээр өгсөн хэлбэртэй зураг дээр ажиллана. За ийм зургийг би тагид даалгавар гэсэн хэсэгт өгчихнэ. Тэгэхээр энэ зураг дээр тагид дараах ажлуудыг энэ зургийг хэвлэж гаргаад тэгээ энэ дээрээ тагид дараах зургуудыг зураад буцаагаад зурсан зургуудаа зургийг авдаг юм уу тэгээд над руу явуулах хэрэгтэй гэсэн үг. За энэ бол баг 2 дугаар бие даалт болж байгаа шүү. Жишээ нь энэ одоо үл хөдлөх эзлэхүүний мандлыг зурсан байж байна. За энд болохоор хэвийн тогтсон түвшний мандлыг зурсан байна. Энэ дээр сүр эзлэхүүний мандлыг зурсан байна. Ингээ гурвангийн зурсан байна. Тэгээ энэ дээр бол мэдээж хажуу талд нь таних тэмдгүүдийг бол зурх ёстой. Өөрөөр хэлбэл энэ бол ингээд
үйл хөдлөх төвшин юм гэдэг ч юм уу те. За энэ бомбын хөндлөн огтл байж байна. Энэ бол бомбын тэнхлэг. Тэгээ энд бол хярн байж байна. Энд тавцсан нь байж байна. Энэ бол налууг та хэд яаж гаргахаа мэдж байгаа. Доошоо нэг яваад хажуу жишээ юм явна. Ингэж ийж налуу гарч ирнэ. За энэ дахиад тавцсан байж байна. За энэ шүүрүүлгийг хийсэн ч болно, хийхгүй ч байсан болно. Тэгээд энэ дээр нөгөө төвшнүүдээ сүрэлцлүүний төвшин, хэвэн тогтсон төвшин, үйл хөдлөх төвшнөө тэмдэглэнэ. За энэ зургийг зурх ёстой. За бомбын дээрээс харсан байгуулалтыг зурх ёстой. Тэгэхээр энэ хайлбаруудтай яаж огтлолцох вэ гэдгийг бол та хэд өөрсдөө бодож олоод ингэж зурх ёстой. Тэгэхээр энийг бол ингээд зүгээр ингээд зурчихна гэж бол байхгүй мэдээж. Энэ налуутай явагдана. Энэ газрын гадагч өөрөө нэг налуутай байгаа. Тэгэхээр энэ яаж огтлж ямархуу гадаргуу гарах вэ гэдгийг бол та хэд өөрсдөө сэтгэн бодож зурх байгаа. За бомб олсон сан бол ерөнхийдөө ийм харагдах ёстой. За бомб усаях барилга гэдэг. За усаях барилгыг бол ерөнхийдөө энэ хажуу талын энэ хэсгээр хаяхаар зураг зурж өгнө. За тэгээд усаах барилга байсан. Усаах барилгын одоо энд нь идэх ч юм уу те. Усан цэцлэгийн станцын одоо энд нь идэв юм уу, тэгээ хоёр хоолойтой ч гэдэг юм уу. Тэр бүх зургуудаа энэ дээрээ зураад тэгээд над руу илгээх нэ. Жишээ нь энэ дээр бол ингээд хангалын бомбын ийм зураг байгаа. Энэ бол мэдээж эвдэрсэн ийм бомб байсан. Тэрийг нөхөн сэргээсэн ийм зургийг бол энд харуулж байна. Яг энэ хэсгийг нөхөн сэргээж зурсан байгаа. Тэгэхээр энд дээр болохоор ингээд усаах барилгыг зурсан. За тэр нь бол энэ үеж чинь ийм байдлаар зургацсан. Усаах хэсэг нь. Тэгээ энд бол хоолоо явж байна. Тэгээ энд бол гаралтын хэсэг нь энэ усаах сууг нь байж жишээтэй. За иймэрхүү ажлыг хийх нэ. За түр баяртай.